Сайн байцгаана уу та бүхэндээ YouTube үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр юу хийх гээд байгаа вэ гэхээр би бодолд туршиж үзнэ. Тэгээд би ер нь өдөр тутмын маш энгийн бодолтой бол хийдэг. Асуумасаа бодоод таяа контр тавиад уруулаа бодоод кремдээ тэгээд орхичдөг. Гэхдээ яг уу янз бүрийн гой бодолтууд, хурц бодолтууд ч юм уу те энэ надад зохих уугүй юу гэдгийг бодж үзэх учраас уусаа сайн мэдэхгүй. Тэгээд ийм гой бичлэгүүдийг оруулъя гэж бодлоо. Тэг өнөөдөр миний бодож үзэж байгаа бодол болохоор энэ бодолт байна. Энэ ютуберийн хийж байгаа болтыг нь туршиж үзэх чинь. За тэгэхээр надад болохоор ийм сормоос байна. Химэл сормоос. Тэгээд өөр гэх юм бол надад ийм хөөрхөн тэн байна. Бүр амар хөөрхөн. Энд дээрээ үнэн бичээстэй. 20-с 18 мянга гэж байгаа юм шиг. 18 мянгаар авсан юм хөөрхөн тэн байна. За энийг өнөөдөр ашигланаа. Би нэг тэмч үнэтэй аваагүй учраас гаралт нь муу байх юм болоо туршиж үзсэн чинь гаралт нь гайгүй байсан. За. За тэгэхээр ийм сормоосны цавуу байна. Тэгээд уруулын мод өгнүүд. Веслин байна. Тэгээд сормоосын бодог контур байна. Нүдэн нэг тэмдэггүй учраас надад нүдний ийм тэнний ийм юу байхгүй, багс байхгүй. Энэ болохоор миний маникюрын хэрэгслийн ийм юу багс. Гэтэ энэгээр яг ингэж мингээд болох нь үгүй юу үзье. За бүгдээрээ тэгэхээр бодолт руу орцгоё. За би энд дүүд бүхнээс харж агаад тэгээ бодолтой хийх баг шүү. Ихч шулуун зурж ах шиг байна. Контрол. Энд дээр бол гэтээ тосон контур гэж байдаг ч тийм юмар будаж байна. Надад тосон контур байсангүй. За контур ингэж тавиад. Гэж та болох юм болов. Доогуур нь контур тавьж юм. Гэтэ ийм биш контур биш шүү. Яанаас гачи юм бичиж үү. За. Энэ л юу болох гээд байна. За. Ямар харагдчих. Ийм контр хийгээд байгаа нь айгу буруу юм болоод байна л та. Тосон контр авах юм байх шүү дараа нь юу. Энд дэр бодож байгаа эмгтэй болохоор ингээд ийм том нүдтэй одоо миний нүд чинь ийм юу сэтгэлгээ гэж ярьдаг шүү дээ. Ийм сэтгэлгээ байхгүй учраас ингээд заавал ингэж харам зурхаас ураарахгүй болоод байна л да. За контр болсон. Амар харагдаад байна. Амар харагдана. Энд дээр болохоор гоё харагдаад байна л да. Боронго. Одоо энийг ашиглахаа. Бооронгоор одоо нүдний миний энэ хар байгаа. Энийг голоор ингэж бооронгоор тавих юм байна. Хүрэн улаан гэх юм. Зэ окей. Энэ өнгөнөөс авлаа. Амар харагдаад байна. За яах. Ингэж улаан зурж исэн. За улаан тавьсан.
энэ дээдлээс битүүлэх юм байна шүү дээ. Кон. Уй. Энэ дагаад тэнэр битүүлчих үү би? Болохгүй юм. Контр Т. За яг хүмүүс одоохондоо ийм байгаа шүү. Энэ бодол дуусахаараа сайхан харагдана гэдэгт би итгэлтэй байна. Битүүлсэн жаргааг оруулж байна тий. Нэг Египтийн мэгтэйчүүдийн бодолд идэгч дээр үеийн Египтийн яг тэр шиг одоо харагдаад байгаа юм. За дараагийнх нь. За. Уг бордын нэрээ. Энд жоохон нэмээд энэ хэвдээс бодох юм шиг байна. Яа би энэ бодолтыг дээрд нь гэж бодохгүй байна. Ямар харагдаж байна. Замтгүй. Next. Сармасаа бодоод сармас нааж. Ингээ болоо юм бах та. Тэгээ одоо энэ дээр сармасаа бодоод сармас наах юм бах та. Юу л шүү. Артумэ. Надад ийм бодол зовхгүй байна. Чи юу болоод байна? Шулан болом шиг л. Хайлууны байраар ингэж бодол таавна. За. Сармасаа нагуул дэрдэх нь үзцгээе. Сармас наахтаа сайн биш. Энэ маш буруу сармас байсан байна. Өөр төрлийн шингэн сармас нааж байна. За цаашаа. Ийм ягаан тэн төрөндсөн. За бодол дуслаа. Зохихгүй байгаа ч юм шиг ингэж бодож үзээг болохоор тэр юм болов. Зохиох гээд үзэх үү? Зохиулах гээд үзэх үү?
За тэгэхээр бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Тэгээ би бол өөрөө буудалтыг бол мэдээж яг ингээд бичлэгэн дээр гарсан хүнтэй адилхан бодоогүй учраас 10 оноо өгчүүлж чадахгүй нь. Яг гой дундаа бараг 5 оноо өгнө өөрийнхөө бодолтод. За бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Баяртай.